Бид эхний дугаартаа Хөвсгөл Ихтэй компани нэрийн бүтээгдэхүүн болох Монгол ногоон цай хэрхэн бүтэж, хэрэглэгч таны гар дээр бэлэн бүтээгдэхүүн болон хүрдгийг сурвалжлан хүргэж байна. Монгол орны ариун дагшин байгаль усны тунгалаг өвсний сор болсон хөвч тайгад зэрлэгээр ургадаг цайны навч болон нохон хошууны жимс, навч, анс, хус, улаалзган, гүзээлзэгний навч, боролцогны шар цэцэг, таван салаа, багвахай, бадааны навч, үндэслэг иш зэрэг олон төрлийн эм тургамал жимсний үндсэн бүтэцтэй Монгол цайнууд нь хүний биед байх ёстой байгалийн өгөгдлүүдийг өөртөө агуулсан биологийн эдвэгт нэгдлүүд, органик хүчлүүд, амин дэм, эрдэсийн агуулмж нь өндөртөө тогтоогдсон бөгөөд цайны орцны зохист харьцаа, амьд чанар нь хүний биеийн дархлааг дэмжих, цэвэршүүлэх, эрүүлжүүлэх, залуужуулах, өвчин хавдраас урьдчилан сэргийлэх зэрэг үйлчлэгээтэйгээс гадна удаан хугацаагаар хэрэглэхэд сөрөг нөлөөгүй нь шинжлэх ухаанаар нотлогджээ. Энэ маань одоо нарийн навчид төвөн ороот гээд Монгол орны ойн бүсэд зэрлэгээр ургадаг ийм цайны ургамал байдаг. За энийг цайны ургамал гэж нэрлэдгийн учир нь манай Монгол орн сэрүүн бүсэд ургадаг энэ ургамал дотор кофеины агуулмж багтаа бусад цайнд агуулгадах танины агуулмж гих зэрэг бусад одоо эдээлэгч, хамтлагч бодисууд бол маш өндөр байдаг ийм онцлогтой ургамал юм аа. Тэгээ бид нар энэ ургамлаа авчираад гадны хольц бүгдийг цэвэрлээд шалгаад дараа нь бол энэ хулсан тавирууд дээр ингэж тавьдаг. За хулсан тавирууд дээр тавьдгийн учир маань энэ цайныхаа энэ ургамлын навчнуудыг нэгдүгээрт одоо сэврээж байгаа гэсэн үг. Сэврэхдээ бид нар 24 цаг одоо технологийн горин барих ёстой. За энэ сэврээсэн ургамлаа дараа нь бид нар энэ хулсан сэрүүлэгчд хийдэг. За энэ хулсан сэрүүлэгч тэгээд цаанаасаа ингээд өөрөө ингэж эргэлтийн процессд бид нар 20-30 минут эргүүлдэг. За энэ процесс яагаад явж байгаа юм гэхээр энэ маань тухайн ургамлынхаа өнгө, үнэр, амтыг яг одоо ургамлынхаа өнгийг сэргээж өгдөг юм онцлогтой энэ хулсан дотор ингэж эргэж явах хэрэгтэй маа. За энэ хулсанд эргээд өнгө, үнэр, амтан сэргээд ирэхээр бид нар энэ одоо огцом хатаах одоо өндөр ийм уурын тоног төхөөрөмжөнд оруулдаг. За энэ хатаах тоног төхөөрөмжөнд оруулахаар энэ ургамлын маань ерөнхий одоо бүх процесс бол энэ дотор явагдаж бүх чийгүүд нь үндсэндээ гадагшлт юм байна. За энэ хатаах тоног төхөөрөмжөнд орсон ургамлаа бид нар дараа нь одоо пресс буюу шахдаг. За энэ шахаж байгаагийн маань учир одоо шахаад гараад ирсэн цай маань энэ байна. За энэ шахаж байгаа гэдэг маань энэ нягтруулж энэ шүүсийн одоо илүүдэл тэм шүүс одоо агуулмжийн бол гадагшлуулдаг. Одоо дараа нь ингээд энийг энэ чигээр нь цай болгож болохгүй учраас яг гэвэл энэ дотор хөгжим мөгөнцөр үүсэх магадлал их өндөр байдаг учраас бид нар энийг дараа нь бутна одоо энэ шахсныгаа ингэж бутлах машинд оруулна. За энэ бутлах машинд ороход бас тодорхой хэмжээний бас уур чийг нь гарч явах ёстой. За буталсан одоо энэ цайгаа бид нар дараа нь тэр энэ дотор агуулгдсан гадны хойлц, чийг за тэрийг бол бид нэр цэвэрлэх зорилгоор тэр цэвэрлэх машинд оруулна. За цэвэрлэх машинд ороод гараад ирсэн цайгаа авчираад бид нар энэ хатаах шүүгэнд оруулдаг. За хатаах шүүгэнд яагаад оруулж байгаа юм бэхээр эцсийн дамжлага болж орж ирнэ. За энэ нь бол дотроо тийм ээ тодорхой градуст одоо ингэж өөрөө эргээд хатаж байдаг. За энэ бид нар энэ хатаах шүүгэнд бол тухайн ургамлынхаа юунаас шалтгаалаад бид нар бас нэг 10-20 минут ингэж эргүүлж авсныхаа дараа бид нар эргээгээд л нөгөөхөө шалгаж үзээд тэгээд одоо савлгаанд оруулна. За ихтайр үйлдвэрийн өвс ургамлаа хэрхэн одоо хатаадаг боловсруулдаг одоо арга технологиг харалаа. Бас их сонин сайхан байна. Тэгээд одоо энэ олон тайрын өвс ургамлыг одоо бид тогоон дотроос тийм ээ бас сайныхаа аяган дотроос мэдэрдэг байсан бол яг үйлдвэр дээр нэрээд яг одоо байгалийнхын үнэлийг авахд үнэхээр одоо онцгой сайхан одоо уран бүтээч миний хувьд их онцгой сайхан өдөр болж байгаа гэж баяртай байна. Тэгээд технологич мөнгө заргалаараа цаашаа үйлдвэрлэлийн технологийн бас нарийн нэмтэн ажиллагаатай танилцуулж өгнө гэдэг нь хүсэж байна. За болдгоо яхаа.
Манай үйлдвэрийн анхан цахны боловсруулалт явагдаад ирсэн ургамлаа одоо энэ тоног төхөөрөмж дээр шууд бутлаад явдаг байгаа. Энэ тоног төхөөрөмж маань тухайн ургамлын онцлог буюу ургамлаараа хийж байгаа бүтээгдэхүүнийхээ онцлогоос хамаарат 1-5 мм-ийн голчтойгоор буталдаг. Бутлахаас гарсан ургамлыг ерөнхийдөө шигших төхөөрөмжөнд оруулна. Манай шигшүүр болохоор 3 үе шаттай явагдаж байгаа. Эхний үе шатн дээр ерөнхийдөө Монгол цай. Дараагийнх дээр эмчилгээний цай буюу арай нунтаг гарна гэсэн үг тий. Ширхэг нь. Тэрний дараагийнх дээр бүр нарийн буюу одоо манай хийгддэг сүйтэй цай, хийцтэй цай гэх мэт бүтээгдэхүүнүүдэд оролдог ургамлууд нь гарч ийн гэсэн. Одоо энэ гарцсан байгаа бол хийцтэй цайны хуу. Энэ нарийн ширхэгтэй бол хийцтэй цайнд орох ургамал гарсан байна гэсэн. Бутлах төхөөрөмж маань болохоор өдөртөө бол 1 тонн ургамал бутлана. Энэ төхөөрөмж нь өдөртөө бол 800 кг ургамлыг шигших хүчин чадалтай. Одоо эндээсээ цайныхаа найрлагыг хийн. Энэ бол одоо яг цайны үндсэн найрлага хийдэг холигч машин байна. Найрлагын машин гэсэн үг. За одоо энд бол яг энэ машин руу хийгээд бэлэн болсон ургамлууд байх шиг байна. Энэ одоо ямар төрлийн найрлагатай, ямар цайны найрлага вэ? Энэ одоо Монгол цайны найрлага хийгдэж байна. Монгол цайны найрлаганд маань үндсэн түүхийгд болох нарийн навч төвөн оройд хүрэн ногоон дээр нь хусны навч. Энэ цагааг баяжуулаад манайх эмч чанарыг сайжруулахын тулд нохон хошуу, боролдогны шар цэцэг, ягаан цэцэг, цэн гэх мэтчлийн эмч ургамлуудаар баяжуулж хэрэглэдэг байгаа. За энэ манай Монгол цаймаар савлагдаж байна. Япон технологи энэ савлгаа маань 10 жилийн өмнө оруулж ирсэн, 10 гаруй жилийн өмнө нэг машин хоногт ерөн бол 60,000 ширхэг цай гаргана. Одоогийн байдлаар манай дээр нэг 10 машин ажиллаж байна. Та бид хоёрын хажууд байгаа энэ машиныг нодно манай хоёр инженерүүд одоо манайх энэ машинуудыг дандаа гаднаас оруулж ирдэг гэсэн. Япон Солонгосоос 500 сая төгрөгийн үнэтэй энэ машиныг манай хоёр инженер өөртөө уур ухаанаараа ингэж босгосон байгаа. Тэгэхээр одоо танай инженерүүд бол мундаг сайхан залуучууд юм байна гэж бас бахарх сэтгэл төрж байна. Тэгэхээр энэ машиныг одоо өөрсдөө бүтээснээр одоо ямар үр дүнтэй, ямар одоо ашигтай байна. Одоо Солонгосоос ийм нэг машин оруулж ирэх өртгөр энд одоо манай инженерүүд 3 машин үйлдвэрлэж гаргахнаа л гэсэн өртөг хэмнэсэндээ. За энд их олон төрлийн бүтээгдэхүүн харагдаж байна да. За бүтээгдэхүүн маань ер нь 3 төрөлтэй. Цайн бүтээгдэхүүнүүд, тэгээ бас сүүн бүтээгдэхүүнээр хийсэн эрүүл мэндийн мөн жимсгнэр хийсэн гэсэн төрөлтэй байгаа даа. Цайн бүтээгдэхүүнүүд дотроо болохоор ингээд одоо уламжлалт ногоон цайнууд болон хүмүүсийн хэрэглээг жоохон хялбарчлах маркаар юм юу байгаа. Илэгний, бөөрний гэдэг эмчилгээнийхаа цайнуудыг хийж өгсөн байгаа. Илэгний тижэл гэхээр энэ одоо ээзгээр хийсэн. Та энийг одоо өглөө осоод ажилдаа явахдаа нэг аяг халуусан тэгээл бэлээ уугаа гарахад таны илгийг өдрийн турш ингээ хамгаалдаг. Илгэнд чинь тижэл өгдөг. Ээзгээр хийсэн бүтээгдэхүүн. Энэ бүр шар будаатай сүйтэй. Найруулаа шууд бэлэн сүйтэй цай болдог бүтээгдэхүүн байна. Бол одоо хэн дотны нөхөр нь байна ш. Гадаад дотоод явж байгаа хүмүүст илүү зүгээр. Эх орноосоо хол явж байгаа хүмүүс энэ цайгийг хэрэглэдэг байгаа. Хар ямааны сүм бэлтмэл гэж энэ бас сонсоогүй бэлтмэл байх шиг байна. Энэ болохоор эрчмийн хар ямааны сүүн бэлтмэл. Эрчмийн хар ямаа одоо бусад ямаанаас сүүнийхэн тослог илүү өндөртэй байдаг. За баярлалаа. Тэгээд та бүхний одоо санаж бодож байгаа энэ олон бүтээгдэхүүн өшөө одоо олон болох болтугай гэж одоо ерөөл дэвшүүлье. Та бүхний бүтээгдэхүүн ганцхан одоо монголчуудыг бас одоо бусад улс орнуудад ч гэсэн хүрч бас хүн төрөлхтөнд бас нэг тийм хэрэгтэй зүйлийг одоо хүргэх болтугай гэсэн хүндтэй ирээд өргөн дэвшүүлье. Та бүхэнд баярлалаа. Та яг манай компани зорилгыг хэлээ. Манай компани одоо импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний зорилго байгаа.